2025 is a very good year. This year, we celebrate the 10th anniversary of pranic healing in Mongolia. It started out with dedicated people with the will to do good in starting to spread pranic healing, the fastest energy healing modality in the world. So they started organizing a workshop in Mongolia. Now we have over 1,000 or close to 2,000 students throughout Mongolia in different levels of pranic healing workshop. The core principle of pranic healing, according to Grandmaster Choa Kuksoy, the founder, is to alleviate the pain and suffering of humanity. And we have done that in Mongolia. The vision is to have one pranic healer per household. Maybe in about 3-5 years, we would have fulfilled one pranic healer in one household. I'd like to thank all those people who have contributed their life, contributed their efforts, and contributed their dedication and inspiration to the spread of pranic healing. Mostly, I'd like to dedicate our gratitude for Deka and Undram and their team, Jade and Handa and other people, teachers, volunteers, friends, and family who have helped spread pranic healing in Mongolia. My heartfelt thanks, gratitude, and appreciation to all that you do. Thank you, and Atma Namaste to all. Өнөөдөр прана эмчилгээ Монгол улсад үүсэж хөгжсөн 10 жилийн ой тохиож байна. Тэртээ 2015 онд мастер багш нар маань ирж анхны хичээл зааснаас хойш бид одоо 600 болон өргөжсөн байна. За энэ хүмүүсээр дамжуулаад бид нар аль хэдийн 10,000-аад хүнд хүрч үйлчилсэн ийм түүхтэй байна. За прана эмчилгээ гэж юу хэлээд байгаа юм бэ? Энэ нь бол прана буюу амьд энергиээр дамжуулан хүний гэрлэн биеийг засаж бохирдлоос нь цэвэрлэж энергижүүлэх энэ эмчилгээг одоо праник эмчилгээ гэж нэрлэдэг байгаа. За тэгвэл бидний эрхэм зорилго бол айл өрх бүр нэг праник эмчилэгч байх гэсэн эрхэм зорилготой. Энэ праник эмчилэгч маань гэр бүлийнхнийгаа эрүүл байлгаад ирэхлээр энэ нийгэм маань тэр чигээрээ эрүүл сайхан нийгмийг бид бүтээх боломжтой болж байгаамаа. Одоо хүн орцож байгаа. За түүний илэрхийлэл болгож Дека багшид энэ шагналтыг хардаад яа баярлалаа. За санаа тань өдрийн хүргэе. Тэгээд намайг болор буян гэдэг. Би өнөөдөр найзынхаа урилгаар ингээ хөлтөж ирсэн. Энерги гэдэг зүйлийн талаар ерөнхийдөө өөрийн гэсэн нэг би надад ойлголт байдаг байсан. Тэгээд яг тэрийг одоо илүү ингээд нөгөө бас амьдралд яаж одоо энэ зүйлийг туршиж үзэх юм, яаж хөрсөн дээр буулгаж удирдах юм талаар ингээд сонирхоод ирсэн. Тэгээд энэ хичээл үнэхээр ингээд миний зөв төсөөлж байснаас бодож байснаас илүү ингээд надад аюул гүнзгий сэтгэл төрүүлээ, мэдрэмж төрүүлээ. Амьдрал гэдэг чинь өөр угаасаа асуудал ингээд өдөр хоног хорон хүч бүхэнд ингээд байж байгаа. Тэгээ тэр асуудал зовлондоо бид нар живээд амьдрах юм уу? Эсвэл ингээд тэрийг ингээд удирдаад ингээд энерги ингээд гой зөв хуваарлаад ингээд одоо менеж хийгээд айтайхан амьдрах юм уу гэдэг чинь яг л ингээд бидний сонголт юм байна гэдгийг энэ хичээлээс маш сайн ойлгож авлаа. Дээрээс нь энэ энерги гэдэг зүйлийг чи яаж удирдах болох юм те? Яаж амьдралтаа ингээд гэрэл гэгийг оруулж болох юм гэдэг ингээд маш ингээд гоё мэдээллүүдийг авсан гахалтай зүйлсээ. Тэгээд Монголд ингээд энэ прана төвийг ажилуулдаг энэ баг хамт олондоо багш нартаа тий өнөөдрийн урилгаар ирсэн гахалтай багштаа маш их баярлалаа. Тэгээд та бүхнийхээ цаашдаа ажилд амжилт хүсье. Эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөё. Маш их баярлалаа. Тэгэхээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл авъя гэх юм бол прана төв дээр үрж ирээд
4-р хагас сайдрын 12 цагийн бясалгалд суугаад за тэгээд өөрийнхөө хүсэж байгаа мэдээллийг авах боломжтой өөрийнхөө сүнслэг хөгжилд хувь нэмрээ оруулаарай. Манайд тавтай морил.